Артузо үзүүлж байна. Усанд буусан саран зохиолч Мөнхбаатар. Тэр жил хэдүүлээ нээж хадлан явах юм болов. Хэдүүлээ гэдэг нь манай ангийн хамар басгай. Аргалан дүүргэд явлаанууд нь дооё гэдгүр. Ахнаар цэрэгт явж зарим нь сургуульд одож айл айлын босол шогшуул ажил зарагдаж хоцорсон бидгүр. Хамар басгаах уншаа гэж найби хамраараа дуурж ирээд хачин сони юм их ярина. Ганцаахан цэрэгт явсан болохоор хадлан дэжлээ татах ажил түүний нуруунд дээр ирсэн билээ. Аав нэгдлийн агент болохоор хашаа насаа олдог аргагүй ажилтай байсан юм даг. Басгад явж байхад уйднаа л гэж байхгүй. Чихэн дээр зөксөн балчин ламын хонх шиг жингэнсэн дугаар элдийг өрнө хэлсэн үгэндээ өөрөө баясаад болжмөр тэр хитэл энийг хийгэн яана. Харин дооё хамраа ухаж ирээд нухацтайгаар бодно гэж найбэ. Аргалан дүүргэдийн сайлчин яваад өрн хүүхдээ сургууль сурахгаар сумын төв бараадахта сүүний чиглэлийн 2-3 үнэгээ тун ирж нэг айлын ханхан хашаанд өвлжгөр бууж авлаа. 2 үнэ нь гусран. Өвсдөжлийг Монголын үнэнээс 2 дахин их иддэг гэлцээд мандоё тоомгүй их хадлан татна гэвэ. Аав нь хэдэн малтайгаа багийн төвөөс холгүй цээж ингэртэйгээ хоцорсон тул одоо л хүний нэмэр олж тэднийг магна хагартал баярлуулан ёстой нэг үзүүлээд өгөх юм баха. 2 найз минь жигтэйхэн шидрүүн авирлах тул би ч бас хамт явах юм болоод бараг тэр дороо босон хараалав. Буурал аав ээж 2 маань насан өндөр болсон тул цэрэг өвс хатгаад чиргүүлийн гол дээр хайж чадахгүй билээ. Цончлог сайхан болсныг хэлэхөө арганы шургуулгаар шиг жургасан чөдөр ногоон өвс сугсааж байгаа гэдэг нь тодорхой. Цомын төвөөс доошо 2 голын бичээр дагсан өдгөн шугууд хурж богол бухлаар нь хавуулж машинаар нь татна гэсэн оргилон хүслээр үүцгоол майхан сагаа бэлтлээ. 16 хүрчээсэн болохоор бидний хийн ч үгүй гэсэнгүй. Угаасаа 3 айлд биднээс өөр дөрөвтэй бүл хүч байхгүй. Хөдөөний хүүхдүүд үзүүлэн биетэй болмогцоол өөрх амьдралаа өргөж өөрийн ирэх бит тус дордог нь жам юм. Хүмүн хадуураа их болгоомжтой авч аваарай. Тэр жилийн халуун намраар нэг хүн морныхон хөлийг завччихсан шүү дээ. Өргөсөн морин сандагаад хадуураа буруу барьж явсны гайгаар хөл рүү норчихсан. Эртээ хадуур тас авчихсан гэсэн шүү. Бацарван. Тэр айл доглон морь арга үе махалж байсан юм даг. Хадууртай их болгоомжтой харьцаарай гэж захаад. За мөрөн дээрээ тохоод л явна. Ирийг нь сайн боочгай. Ингээд өчрөгүй мэдэм хэрлээ. Баян хангаан өвөө чишиг ихээ өвгөө давшаад байвал ханараад өгөндөө. Өдрийн наранд сайн эргүүл сэврээгээд оройгонд хамралсан үсээ бугалчихдаг юм шүү. Гэхэд за мэдлгүй дээ гэснийг яана. 4 хоногт нэг сайн төв шоу садчихвал энэ жилийн норм бөгөөд миний хувьд хансан өрг болоо. Буурлууд үдэж мордуулахдаа яг 4 хоногийн дараа трактор олж яваалаа. Миний хүү их сайн хичээгээрэй гэлээ. Би хамхом толгой дөхөөд дайлан саваа ганцгалан үр дүргээрээ дайрч үзэж байснаа санаж байна. Ирэх биш ахнараа дагаад хадлан бишгүүдээ л явж байлаа л да. Энэ удаа толгой дааж ажлыг хагалж байгаа болохоор дойдгор гэж юу хөө. Гурвал сумын төвийн урд үнэний фермийн ард уулзаад шохон толгойн дөрвж давсан машин замаар шогшооллоо да. Нутгийн хөгшин өхөр дэргэндээ хадлангаа даажаад далаачаад хөтлөн ирж яваа харагдана. Нийлмийн ийсэн ногоон өвсний үзүүр захан газар шүргээд чүүдэр хэрвний сэнгэнсэн өнөр анхлуулан өнгөрөхөөл бошоохон шуугаад хүрмээр санагдчихвэ. Очонхууд өнгө онгосон саарал майхнаа барьж ууц савтай юмсаа оруулан төгөнлөө. 3 морныхон имэйл дохмыг үзүүр дохоон гисэн өтгөн өвсөн дээр ханаруулан тавиад тусынхаа эзэмшил газрыг хонхоолгон сууж авлаа. Алга төшөө гаргаж харган төшөөлөн оргисон хадуур смс-г авцгаав. Сайн ирлэж аваад орой болтол нүдүүлээ. Овоо хэдэн бохол болно гэж бодож байлаа. Басгай жиг хөхрөн дооё та хоёр голын тоотож би бургас анарсан энэ тойруулгаас холдохгүй гэлээ.
Гурвал мориноос буухын өмнө тойрч үзэж хэдэн дэвш өв сууж ухан хадаж болохоор байсныг хараад газрын сэрвэ бараадан буудалсан билээ. Дойо хамраа хуц уснаа жартгаа улаанууд жанхаалган бодол хийлэв. Ингээд ирэхээр нэг юм хэлтгийг мэдэх тул би завдалгүй тоншгоо хазнан гадуур хаан ирмийг имжин хүлээв. Би урагшаа хатна чи голын тоодож гэвэ. Он томтой болохоор манер зөвхтөж байна гэж бодоод би толгой тохов. Давантай байсан ч эв таруулаад хадаж болно. Алсад хадламжтын дуудуулна. Чогон хаасаагүй отголоод бууцгаасан бололтой. Голын эрэг дагаж ургасан өдхөн бургасандаа чацарган улаагаад наран тайлмагтгаа мэд сайхан харагдаж байлаа. Цаглагаар том хар бургасны жимстэй мөчрөөд ногоон цөнхөл рүү хонгоолсон гэрэл дасрын хатав шиг шаргалдан. Энд тэнд шууд жиргэн зүггүй хонгор салхи сэр гүлэн. Голын ус намаахан урсах юмэ удаан ширтвэл толгой эргэм. Мөчр хоорж шалбаг туучих чимээ сонсогдох нь салаад адуурын тэртэд үхэр мал яваа бололтой. Хэдхэн дүнгэн болж морж иргэх өтгөн бургаснаас ганц нэг навч хайлан голын мандалд эргэлдэн боон. Гэнэт унсан навчсыг шуурч амжаагүй алдсандаа гимших мэт зүрхний авилагт айхаар усал цоглоно. Намар өөрөө ийм уянгатай улирал билээ. Нарны цагаангийг хүний сэтгэлийг хідэнтэй холбируулад өнгөрсөн хийгээд угтах чамын алтан хэмжээртэй мөнгөн босгонд саадуулах мэт сэтгэл санаа савлуулна. Бүгшин залуу хэм бүхний бодлыг заламдан эзэмшээд орчлонгийн шаргалд дайтад хөлжөөрүүлэх нь нутгийн намрын араншин болоо. Хүн нутгийнхаа сайхныг хол явсны дараа л мэдэндээ. Гэхдээ их олон жилийн дараа. Цалаа гарамтай өргөн голын урд хойно тойром тогтоол цээл цүнхилгэн захаар майхан урамж харган дээр тогсон эмээл бургалсны ацанд өлгсөн хадуур тар муурын иш үдийн наранд гэлалзан харагдана. Удаа багаж хүмүүсийн нээлтэн жил бүр ирдэг нутгийн намар бодлын өвх нэрж зүрхний гүнд шингэмээ. Зэлэн нисэг шуудан зэм хөөх тэнгэрэ мэлмөрүүлэн уран намрын хөөрхийхээ шаглаж бүхний таньж ядан яваа балчир насны мөлөөхөн хартсан дээр зураг болон бууж байлаа. Адуу төрглөх чимээ бодол сарниулж цагаан нар зулаайлан цаг зуурын бушууг сануулна. Гуруула хөөрөлсийн оноосон газраа нүдэрэ багцлаад салцгаав. Хадуурын нэрэнд өртөх нэгч чулуугүй тэгш газарт бүжиг мэд ширвэх хичнээн урамтай. Би галж уламжийг хатмар санагдав. Чанаруу бөмбөрөх хөлсөө салхин дэврхийг хүлээгэн завдалгүй жигд давшиж зогсолтгүй урагшаалсаар газрын үеийг нүцгэлэн анзаллаа. Хөрснөөс 3 дээр барьж хадуурын бариулаа хөлөртөл атган дөрвөн хантай гэрийн бүрийн дайтай ширвэж татаж цэцэг навчтай уулгалан унах ногоон өвсийг гутлын хоншророо яран алхахад эгнэ хамар ард гоцорж хийсэн ажлын урам сэргмээ. Саран авгаа моддын өрөөгөөр цугалзан цайварчлоо зам зөрг голын мандал илүү тодорсон мэт үзэглээ. Модны хөл рүү шургасан бүрэнхий хүрэнсүүдэр бойл амарцгаа гэх шиг харанхуйлан байхвал цай гадуураа мөрлөн майхны зүг эргэцгээв. Бургас төлөө суугаараа шүрэнгээ жижиг далбин давгаа давж 3 чулуу тулгалан цай уйлаа. Уут шуудатай ямаа ухчин суугаа басгаа алга дарам хуурайгаан барь авч амандаа хийгээд миний хатаж байгаа газрын цайхантай инжима байна. Өгшин автагаа ирсэн бололтой би энийг дуугаар нь таньлаа. Ингэлээ. Инжима гэдэг нь биднээс даруй 2 насаар ихчилдэ. Одоо 10 дугаар ангид орж байгаа юм даа. Гэхдээ согоо шиг сайхан охин. Хүн бүхэн дотны огтоо инжимагаар дүүцүүлж тэгш төгөлдөр гоёмсэг дэгжин байхыг битүүхэн шаардвай. Даан инжима төрөх хөөрхөн өгд байтугай ягч нарч ховор бөгөөд магад бөгөж явах цагаан атаа ханцуулан дотроо зангирч явдаг байх. Бүсгүүчүүдийн хойд бичигдээгүй нууц хэлгэнэл хөөрхөн охины тухайд хэлмэгдэлгч нь байдаг шигэ. Самын наадмар инжимаг үзэх гэж аймгийн төгөл зөвсөн бүрийн өгөөд ирэх бөгөөдөл эднэнгоос инхэ болсон. Манай сум 8 жилийн сургуультай болохоор ах эгч нар аймгийн төв рүү сурахаар явсан билээ. Тэгэхээр тэндээ инжиматай танилцаа биз. Хамар босгоо бургасны мөчр хормойлон ирээд гал сэргийх зураа. Инжима аймгийн сургууль суугаад улам хөөрхөн болсон байлээ. Та хоёр харвал шилсээр чин татна
гэж голгүй мухагаар дамжиглав. Доёо дэшин дээр нялцаатай л нүдсэн борцоо доогоор хийчгээд чиний ишил татахгүй биднийг татдаг нь яаж байгаа юм? Мангас биш охин харахаараа ишил татдаг нь бас яаж байгаа юм? Харин түүнд орвол чиний налчирхаа хамар ургаад наашаа гараад ирэх байлгүй. Очид үзэлтэй. Ингээл очиргүй инээс болсон басгаагийн царай хойсон. Чи хамраа угсаар байгаад шүрэн хөөргөний толгой шиг улаан юм явдаг шүү. Чиний ишил татаад хамар чинь хөлдөө чазарган шиг подхийн унах байлгүй. Ингэж шаргалхан өдөө. Би тэдний өвөөгүй маргааныг болиулан ингээд гуруула холоо идчихэд тэдний отог дээр очие. Өгшнөөс асуух зүйл байна гэлээ. Инжима дурлаагүй хөвгүүдийг олоод иргэвэл худалч хүнд бид хурал юм шүү. Басаа хуурайгаан бэрийдээд зогсож ороосон бололтой бетонтой уснаас өргөн гүтгүүд залглан улаа. Тэр завжаараа асгсан усаа салбар ханцуугаараа шудраад. Инжима ихчийг ямархан азтай хүн аваагаа болгох бол гиснэ сартай шөнийн оддыг сарнтал чанга дуугаар хөнөөлөө. Доёо хамраа авахд сууснаа. Хоёр ширхэг сая арилгаад өрх. Чич түүнтэй сууж болно шүү дээ гэлээ. Басгааг инжимэтэй суун гэвэл тогос дороо хоёрыг нэг хашаанд оруулсан тугаа үлгэрийн юм болно гэдгийг гурвал мэдэгт бол энэ яриг чухалсангүй орхилоо. Инжима үнэхээр сайхан охин байсан билээ. Харахсан гэж бодов. Хоёр хувааж өрсөн урд гар гэзэн нуруу дахиндаа соналзан заримдаа түүнийг уран улан боочгаад мөрөн дээрээ савлуулан явж байд гисэн. Тэнгэр болсон ижихэн гандууд алимын дэрлийг өмсөд үнэн зэлэн дээр очоод уламжгүй сайхан харагддаг үлээ. Торгоны өнгө хуурамч гэдгийг бид Инжимагийн норгой дэлтэй яваагаас мэдсэнсэн. Гонхолцсон алах нь ардын бүжигч тайзнаа ойртон яг дэгдэх гэж өгөөмөд цэмцгэрийг нь яана. Харц толмос хэнийгч болоо инээ дээрээ шигнаад нүрэндээ даруй 20 жил марташгүй баясал тодруулдаг болохоор дэндүү хоод үлээ. Тиймээс хөвгүү түүнд сайн байдаг байж мэднэ. Ходог дээр тараад ахыг минь асууж хизээний таньдаг хүн шиг дот нь өөр юмсөө мишээснийг би тод сандаг юм. Урж нь манайхан айл цуссан. Тэр цагаас хойш 2 жил болжээ. Хоолоо идчихэд баслаа. Доктор нь аргамдсан 3 багираадуу өдөржин идээд ханаж цадааг бололтой ширшээ зулгаасаар харагдана. Арган сулжин уу цуугүйсээр 3 шургааг шурглан өвсөн овоохоо хийсэн отог дээр очлоо. Дамбигоо дээлээ нөмрөөд тагил цуугааг гаасны цогоор нь мэдлээ. Инжима бүрэн хэд биднийг нэмсэглэн тасаад. Манай ангийн хөвгүүдийн дүү нараа байна шүү дээ. Танигдахын аргагүй том болжээ. Хадлангаараа юу гэлээ. Төмөр тавхтай харуул боорцод хөлөн бүдүүн штэ тармуураад олон зогслоо. Дэврээ хөөргөн хөвгүүд бүлэг залгсан мэт дуугаа хуран өгний элхийг хүлээгээд суучглаа. Илгаалын гэрэлд зогсоо Инжимаг усан дээр болсон сарантай зөөрлөн. Ханам цагаан шүдэ ярилцуулан зургал нарийн хөмсгөө жирвэлгэн бомбон улаан уруулаа бурамшуулан хизээд мартахгүй тэр сайхан нэмсэглийг бэлгэлв. Өтгөн хар усаа тайраагүй хэвээр байх бөгөөд ганц шүлжээд үзүүрийг нь бүсэндээ хавжуулжээ. Галын цог нь нүцгэн шилбэн гэлалзан чигчи урууныхын хажууханда шумал хадсан хүртэл анзаарагдлаа. Өөрөө байтугай галын гэрэлд буусан сүудэр нь хүртэл уран чанан. Хөдлөх бүрий бүжих мэд найгалзаж байлаа. Басга хийж өгсөн бор цаг шимэн угцураа гүлэн хараад бараг хөшчихжээ. Доёогийн улаанууд цавчгаа байж ханиалгаагүй дагар хүн шиг хөмсгөө зангидан бодолд автчихсан харагдана. Энэ хоёрыг ингэтлээ дэмэрч тавьдна гэж санссангүй. Бодоод хоол идэхүү. Ах нараагаа явсан ховгор халан хийж яваа мундаг ирчүүд. За тэгээд хатаад байгаарай гэлээ. Басга шар шавхруугаа асгаснаа аягаан ханцуугаараа шудраад хоёр гардан барьлаа. Жоохон болно ингээд урагшаа өндөсөн тэмээ шиг өвдөглөөд суучглаа. Доёо над руу харснаа майхны ороор өвшөртөд мааны хүн шиг ичингөрөв. Буруу харсан чигээр аяга явуулаад мөн тэгж яв. Гурвал нэг аягуудаа шүлтэ хоол идэж аваад тэрхэх хүчрээ олохгүй хэсэг суулаа. Гинэд ирсэн биш ингэтлээ балмагдана гэж санссангүй. Инжима буурал авихын орыг засаж өгөөд бодонд суугаар харганы сүудэр бараадан алга болов.
Би тавирч дороо нойтгнах шиг болоод бид гурав бошоохон босов. Тэр шөнө гуруулаа унтаж чадаагүй юм. Майхны амар саран авхаа өнгийгөд нойр хулжаасан хачин шөнө байлаа. 16 насаа гэж. 2 дугаар хэсэг. Өглөөний нар нилээд дээр хөөрж байхад гинцэрв. Дунд уршигж хөвдсөн басгагийн дээлийг би хуудадад угсах юм боллоо. Би хүндүрлэн болорч хулгаар хөссөн ч гадаа гарч майхны өмнө суухад л сонор. Шууж иргэн нэсэлдэж бургас модтын орой шуугаж байлаа. Элсний цагаар сонайсан эртний үйзэн хошууны нутаг жаргалангийн улс нарны гэрэлд өнгөхөөр гайхавлан дүнхэн. Борол улсын хормогоор сомог өмөг өнөр хөшиглэн говь олсороо борооччээд хоошоо дөрөн харлаа. Их голоо арлаж шанарсан сүрлэг том хар хисааны оройгоор хөхөөл хуралдан юугүй бороо орох шинжтэй. Сэрүүмсэлэг сэвэлзэн өвсөн долгой ганхлан. Би майхны амаа дэлгэж нарны гэрэл садтай өн оруулаад бороо орох нэ босоорой гэлээ. Босгоо хоёр гараа цавиндаа залбируулан хийгээд бүгэн унтаж байснаа хамраа гудчин. Бороо орвол яаж чаддаг юм? Яг орж байна уу? Гэж нойроо харамлан хөрвөө. Доёо нүдэн ансан чигээрээ өндийгөө сожглаа. Гуруулаа энэ удаа хамт цагаа шуусангүй. Хам хуцлаад ал гурван тэшээ саллаа. Ирчтэйхэн давшаад өгөхөөр би хаалж хүндүр болроо айлчдаг юм хон бошоохон ажилдаа орох хэрэгтэй билээ. Царлагын бүх шиг овгор довгор хөөхөөл рүү байн ширтэж хадны оройгоор иргэсэн бараан шуугуудыг ажин бие халталхадаад сүулдэ хиндэж юм орчлонч ч юм уу урамшин баярлаж сэтгэл улам ихэр тэнэв. Нойр сэргэж би хөнгөрөөд жигтэй сайхан болчихлоо. Шүүдөр буухыг хүлээж байна гэд хөшүүн хадланчид нар мандал ааж мардагсан. Бид гурав яг эзэгтэй мужид гарч гэж таашаан бодлоо. Нэг харвал инжим харганы цанаас 3 бетонтой цай барьчихсан гарч ирлээ. Ойд төрсөн гөрөөс шиг зэгзэгнэн алхаж яваа уйхан туйхан охин цэцгэн хэдэ цагаан даашинц өмсчээ. Буцаг болсон юм болов уу гэж бодонгоо хадуур хантал эвшээлхэн цохиодол байлаа. Оройгийн шам болгоод хормоог нь хумбайлгаж бухалвал өөс чинь бороонд норохгүй эсхий шиг зулаад сайн бухалдаараа ингэж дамбигоо хэлснийг санаад жин өдөд хамралснаа бухалдгаар болов. Инжимэ басгатай ярьж хөөрөн зогсож байснаа наашаа алхлаа. Би хэнийг чараагүй мэд дүрээсгэн хадууран ирэнд гэлэлдсэн нарны гэрлийг улаастал ингэж цайжэр хөнгөн хөлөө хурдан зөн очиргүй шаламгаалan хадаж эхлэв. Инжимэ айлын дунд их шиг нэнсгэлэн ирснэ зэлгэн цагаан өгөөд хадлан ургац зарвноо ямар их өвс хадавэ. Буурал авын нуруу натгаад 2 өдөр хөдөлж чадсангүй. Өнөөдөр машин ирнэ. Твшний талаа үстэй явах нэ гэлээ. Хадлангийн цагаар олддог машин тэрэг нүднийг юм. Нэгэнд тохироод ирсэн бол байгаагаа ачаад л сумын дөрөв бацгаас өөр замгүй гэлээ. Дахин хадланд гарахын тухайд бүтэшгүй. Сортой газрыг нь босод хүмүүс хэдийн хадаа дуусчихдаг юм л да. Оноо хөсөггүй хүний зовлон гэж үүнийг хэлнэ. Инжимэгийн ханжгааны үс нөөрөн мэлбэрэн асгарч түүнийг чигнийгээ араар хомдохыг ийсэн ажингаа цаанаас залглан өв. Эрвээхэн далавч шиг нахилцсан ялаа шумуул үргэх уран цэмгэр гурван харцааг үлгэн хэсэг залгснаа амсгаа аваад машин ирвэл бид гурвын хадснаас төвшөд өргөчих. Тэгээд ч бид ачиж өгнө. Санаа зовлтгүй гэвчлээ. Тэр хоёрын өмнөөс толгоо мэдэж том дугуйсныхаа дараа бас гимшиг шиг болов. Инжима даун дээр өвдгөөд өврээд суучглаа. Учирлах мэт өгүүлэн. Манай ангийн хөвгөд одоо аймаг дээр ирчихсэн байгаа л да. Би сумын холбооноос уцтвал тэд хүрээдэл ирнэ. Даанч буруу маань хичээл орох төвчлөөгээд хадландаа яаран гарсан юм. Ирээд баг ихний өдөр нуруугаар нь хатгачлаа. Та гурав нэмээд өгвөл сэтгэл амар уцнаа. Нэрээ тгий. Ингэснэ хөлөө ташуултан гараад болон ер булсын эвлэг нэр сэвх юм босов. Тэрээр 2 хурууд нэг том улаан борцог саруулснаа. Би жүгдрийн дүүдэд цай өргөчгээд аавд очиж хэлээ. Ингээв. Доёгийн ах жүгдрэгээд уул шиг өндөр шар залуу байсан юм. Энэ хавар цэрд явсныг ярьж байгаа билээ.
Өдийн наранд морин эмээлэн бухалж ирлээ. Тарамсан өвсөө багцаагаар жирсээр хангаар дангаар 10 бухал босгов. Өчигдрийн наранд хадсан өвсийг мушиж үзгээд эргэн задарч байлаа. Яг бухалдах болж ингэж өөртөө ярин зогсдол урд замаар улаан трактор хар удаага олгоодуулан тар дуурсаар явж өнгөрлөө. Моддын хоригоор шаазгаа барихран голын ариун нисэн одов. Хар удаа боргосны орой оролгоод альчуур шиг сэмэрнэ. Хэдүүлээ дамбигуудаа тусалгаар яран очив. Жохомдоо инжимад тал засаж цөөн хоромжуултгаа хамт баймаар санагдаад очиж байгаа хэрэг. Дамбигоо боргосны сүдэрт нуруугаа даран яруулцаж суун. Өөрийгөө зөвхөн ойдох цагт болсон хар ухан гэлээ. Жолооч хэрэг утлаа тайлан шийдснэ алтар жиргээ өвсөн толгой дэрд дэлгэн тавилаа. Өмнөхөө шомгийг эргүүлэн хөлөөжийн суугаад биднийг ширтэн. Инжимаг ширтээд байгааг би гадралсан тул дотроо харамлан эгдөөцөв. Өвгөн тавхины утаагаас авсуулан "Уухай хүүхдүүдээ эсгүй шиг зулаад сайхан ачаараа. Энэ үйл манайх 2 дугуйлтай өнөө нэг бэрөтэй би гэдэг хүн гинэт хөдөлж чадгаа байжглаа. Ёстой хэрэг алга" гэлээ. Доёг ажил зэгсэн сайныг хараад би үнэндээ бахархаж байлаа. 3 азтай бургасан сэрэгээр налмайтал өргөд бараг бухалаар нь твшний орой руу шиднэ. Басга хажуунаас нь бөөгнөлөн зогсоогүй тойронгүй. Инжим дээр гарч өвс гжиглэнгүүг нь цагалдганы оройд эргэлдсэн цаган хэрвэхэл угаа. Өвгний хадсан өвс твшнээс өвдөгцөө илүү ачиг даадал дуусчлаа. Бид гурав нэмээд өгье. Та сэтгэлээ хандал ачаадал яв. Гэхэд дамбигоо надаар татуулан арай хийж босдно нуруугаа даран явлаа. Бойнаа нэм өрсмэн өгшин хоньны насгүй болсон надад үүнээс илүү сайхан тус гэж хаа бахав гэлээ. Басга өчтөрөөрөө буухта хадсан өвсөө бугуулдаа тарьсан байлаа. 10 бухал ингээд их ясын нэрв шиг зан инжимаруу гэлгар нүдэ жарталган харлаа. Охор барилдаа суран дашураа бургасны мөчөр төлбөд тармуураараа шүүрэн авч ойр хавийн авсыг бөөгнүүлж гарлаа. Доёо дөрвтөө бугуулдаагүй байсан тул бүгд шалвлан бөөгнүүлээд ямар ч байсан гам байтал ачин чивчэртэл татаж өгөв. Өвгөн урцны 3 шургаагаа талхан даруулж ууд савтай юм аваад кабинд орлоо. Доёо өвгөнийг хүүгэж өргөд төмөр шатныг ишгүрдээ тавьж хажуулаа. Зөв хөдлөх онцтой сэтгэх болгондоо оноо нэхэх мэд инжимараа харахыг яана. Инжима тас өөхрөн. Доёо маань ах шиг өндөр болжээ. Яасан ч бэртай юм. Ингээд басга хөглөрж үлдсэн 2 имэйлийг давхар өргөн кабин рүү. Инжима мөн л инээд алдан. "Хөөе, имэйл явахгүй. Би морой хөдлөө тарина" гэлээ. Өвгөн баярлаж талархснаа байн хэлээд үрч хөргөх нүрэндээ уужрал тайлбан цэлгэр нүдэндээ нулимс мэлхэл золов. Нутгийн бороо өвгтийн тулхтай зан хүний ёсоог игээгүй тэр эрхэм чанар нь бүгд адил үлээ. Эригнаас уулыг цаас дардаг болохыг бид тэгэхэд мэдсэн юм. Дамбигоо хүнд тусалж явахыг харснаас биш арга ядаж байхыг үзээгүй л дээ. Өчиг хүнжгэлгүй хүнийг баярлуулах хичнээн сайхан гэдгийг ч бид гурав сайтар ухаарад их л сэтгэл хангалуун байваа. Инжима ингэтлээ баярлаж байгааг нь бидний хувьд хачин их ололт амжилт байв. Энэ удаа инжима бид гуравтай жинхнээсээ танилцсан нэлээд хууч хөрлөө. Манай ангийн хөвгүүд одоо аймагт ирчихсэн байгаа. Игчин сумын холбооноос яриад тэднийг тутагчнаа. Аавынхаа машиныг ундаг хөвгөө өнч би. Одоо бороо орхон. Хадгаа болоод хөвлөрж үлдээснээ сайхан бугалчих. Ингээв. Инжимагийн гарыг ядгаж үдсэн нь олдошгүй завшаан болж бугал өвсч ямаа болов. Гуруула турхан зөөлөн гарыг нь ээлжлэн адгаад хөдөлгөөн мортон үлдлээ. Инжима яваад удаагүй байтал яг бидний нулимс шиг зөөлхөн бороо шивж эхэллээ. Хадлан бухалж өгье, инжима ач өгье. Харангуулан харагдах намрын саарал тэнгэр нэг л өөтэй. Бодлын гүнд өнчин ганцхан шиг цэгийн гуниг буудлан сэтгэл хүндрэлнэ. Ихэндээ дээлийн өнгө норгоод өнгөрлөө. Ойроохон уламшрүүлсэн орж эхлэв. Гадуур өргсөн даачаа үүргэвч дайлан сава эмээлтэйг оруулаад майхны амаа үдээд гуруула бүглээд усан борооноор хаачих үлээ. Хамар усгаа гинэд дооёг замдран. Майхан төрж болохгүй шүү. Дусаад унтчих чадахгүй хачин юм болно. Дугуурламч яах вэ? Дусаалгой айл хэзээ шүү гэдэг
бэлвсэн авгаан үг биш үү гэлээ. Гашуун боловч үнэн үг. Майханд хургаа өргөжвөл тэр газраас нь цоорхоо хөнгийн ёроол шиг ус гоожод цуухан эцэхгүй болдог байлаа. Доёо нэгэн часаргаг учраас байдгаараа бүхэн хэрэг бишлээ. Өдөржин шүнжин орох бороодог. Дамбигаа азтай борооноос өмнө амжаад хашаандаа нуруулдсан байх. Ингээл басгаа жингэлсэн дугаар. Чи хамгийн сүүлд ачуулсан болохоор 2 боголтой үлдсэн шүү. Гэтэл бид хоёр нэгч боолоогүй. Ингэж агсан зээлд бариулсан хятад шиг гар усан хэллээ. Энжима анх мартагдахгүй онцгой хөөрхөн ох юм аа. Одоо тэр бэр инээд алдаад гэрийн ажлыг хийж байгаа да. Дамбигаа орондоо хэвдэж санаа намарсан байх. Эцэнхий гаргуур хүн хадлан хийх гэж энд ирэлтгүй дээ. Ингэсэн бодол тус тусын толгойд эргэлдэнэ. Басгаа Энжимаг бодож суусан бүр гэлтэй. Гэхдээ Энжима өвс хадах байтугай хадархан хошиг ширэг рүү шаачгаад түүнийгээ сугалж чадахгүй зогсож байсан. Ингэж хэлээд майхан хөвшөтөл чангаар энэ. Дуудаггүй байснаас Ражив дуурч байвал зүгээр юм уу? Гуруулаа зөвлөж шилж эхлэв. Майхны хаягаар ус орж тайван суухын аргагүй боллоо. Гудас дээлээ норохгүй хичээн хуйундаа божигнсан булган шиг эргэж дөрөн шүүхтнэ. Гарах гэхээр дээрээс асгаран орж тэнгэр хажигнан. Суугаад хор давчтаад хөл гарч илнэ. Ингээд басаагийнхаа яриаг чагнан өдрийг барахаар боллоо. Чи яагаад хамраг амтэж гисэн юм? Ингэж би үгээрээ өдөллөө. Жаахан багтаа авдрын өмнөр бид унтдаг байлаа. Гүнэт миний дээрээс том аяхтай тараг унчихсан юм. Авдрын ирмэг дээр унаж болзошгүй юм таммааргүй шүү. Тогоон үед аав ээж хоёр маань арга хэмжээ аваагүй том болохоор аянда хамар нь ургах байх гэд хажигсан юм билээ. Та хоёр л намайг шоолдгүй. Бусад хүүхдүүдтэй би ярихаас ч дургүй хүрдэг. Ингэснэ учиргүй их шүүр саллаа. Чи Энжимигийн талаар юу гэж бодов? Ингээд басгаан дуу улам чангаран. Би их юм бодсон. Энжима шиг аваатай болох юмсан гэж. Гэхдээ би зэрэгт явна. Тэгэхээр Энжимагаас өндөр болчих байх. Гэснэ энэ удаагүй нэг лагмад юнгнүүлэн уртаар шүүр саллаа. Доёо бидний яриаг сонсож буй эсгэн бөөмөд чимээгүй дүнсийн сууснаа. Энжима хинтээ үерхдэг юм гэлээ. Гинтийн цамхан асуулт бидэнд цохилт болов. Нэр Энжима хайртай хүнтэй бол яах вэ? Тэр нь манай сумх биш, аймгийн төвөнх байвал бүрч харам юмар юм шүү. Доёгийн ах жүгдрлаа биш. Манай ах биш. Басгагийн ах дээд ангид нь байсан болохоор биш. Тэгэхээр түүний хайртай хүн тэс өөр хүн байгаа да. Гуруула хадлан гараад 2 дахь шөнийг үзэж байгаа боловч нэг л лагс бодолд оруулна. Хадсан өвсөө хуачулчихсан. Голын ус үерлэж байгаа бололтой шууган урсах чимээ улам нэмэгдээд байх шиг. Их үерэлвэл хүүхэн шөнийн хаттай зам руу яруугуул халаад машин ирэх замгүй болдог байлаа. Арганы цаагуур уран адуу төрүүлэх дуулдна. Майхны орой балбан буух, усан давхар үлзээхэд хормороо судгахтаа өнөх эсхий гудас дээл гутал руу усчин багхан хуурай газрыг авчууд нь оргож эхлэв. Ингээд л доёо ховцоо тайлан нүцэглээд майхнаас гарлаа. Юу хийх гэж байгааг нь мэдэхгүй ч араас нь толгой цохойлгон харлаа. Өзөөрөгийн шагуулсан бургасаар майхнаа тойрлон шууд удадлаа. Майхны хормоо бүчийг шаглан зарим хэсэгт том чулуу тавьж эхлэв. Нэгэн төрөө болсон тул шүн амар унтгаа мань хүн боджээ. Мөндөр орох үед ус туслуулан орж ирээд халбар дээлээ нөмрөнсөв. Ирүүн дагжин жижигч түүнийгээ юм чинэнд тоохгүй хадны данжлууга гадагшааг үлэрж гүн бодолд автна. Майхны амар харвал чигэм даасан бор хөрсөн дээгүр ус жилгэнэн дээрээс нь мөндөр бож өвлийн нүцгэн тал шиг цайран үзэгдлээ. Бодлын харгууд хүүхэд насны урт намар хадаашиж ажил урагшгүй байгаагаас болж багахан айдас давтна. Хадлан ч үгүй 2 өдрийг ялцсан. Ар гэрийнх нь юу бодож байгаа бол өглөө нар мунтахад майхны үүдсийг бидэл нэгдлээ. Гурвал зэрэг шахамсрээд минэрсэн нойрмогнуудаар харвал
Инжима энэ талдаа зогсож байв. Зүүдэлсэн зүүдэнтэй бөөдрөн нүдээ нуглан дахин харав. Бүгдээ басараа нартай сайхан өдөр байна. Борооны дараа хатгад оронтой байдаг гэвэцтэй гэлээ. Бид нойтон дээлээ хомон өмд цамцаа өмсөд гарлаа. Босгоо хов хураа дооёо бид хоёр бараг л ус хашаад унтсан байв. Норсын эмсэ хуудан гаргаад харагны хорой дээр дэлгэж хаацаагүй тавилаа. Инжима тулганы нойтон үнсийг яран бургас зэрэглэн гал түлжиглөө. Хорой нойтноор шажигнан асаж цай дарглан бослох зур бид нүргээрээ угаан тойрон савлаа. Чацархантай төвлийн наан нэгэн УАЗ 469 машин харагдах бөгөөд эрэгтэй эмэгтэй нийлсэн 7-8 хүүхэд инээлдэж шөөгөлдөн байхыг хараад гайхаж байлаа. Аав минь үлээд намайг сулгаагүй. Би орой борооноор очиод холбооноос найзуудтай хэлсэн. Тэд сургууль дээрээ цуглаад шөнөөр наашаа гарчээ. Ангийнхан. Ингэснэ цангинуулан гэнэв. Бодлын өнгөр суусан нэмгэн айдас оргүй арилан гуруула инжимаг тэвэн аммаар санагдчихвэ. Даарч нөө дээрээс нь үзэл сангаж хонсныг хэлэх үү. Аяа халуун цай угаад хамаг бие тавин хинд ичим орчлонт юм уу тоомгүй ихээр баярлаж байлаа. Ханган сумуудаас ирсэн гих бадрам айхнараа өөс садхыг үзүүлээд өглөө. Бид гурав тэднээс их юм сурч жинхэнэ утгаар халанчд болсон да. Босд нь бөөгнөөж бугуулдаад хэсэг нь ээлжиж хадаад юуны зургууд талбай дуусчихлаа. Ах эгч нар шүн галын наадам хийж гитар нүдэн дуулж байгаад унтана. Бид гурийн ажлыг хийж залгардуулсангүй. 4 дахь хоног дээр зовоод ирсэн машинуудад данхай адил ачаад сумруух хөлөө. Би лав сэргэлэн цаваа ах эгч нарт баярлаад бараг ойлгох шахсан боловч үгээ залин баярлаа гэж арайхийн хэлж байсан сандагдсан. Инжима машиндаа суугаад аягны ариу өдөртөө ахтны ариу жилдээ гэдэг үгтээд одоо санаа амар харцгаа 8 дугаар анги хариуцлагатай шүү. Хичээлдээ сайн шамдаарай. Ингээчгээд гар далан хоцроо. Хоргой шаргал намрын өнгөд бэлэрсэн их шугуун зээл өвсөссөн машинууд зовн хөдлөлөө. Гурвалмараа эмээлэн араас нь даган дахиулдав. Ах эгч нар жижиг тэргэндээ багтан бөөр сүд хөдөлжээ. Хүүхэд насны цөлөх ухаанд хонх цогсон хүний ёс тос баян ач харвай гэдэг алтан үгс ухаан тэлж сүйтэй бодол өрөм шиг зузаарна. Цагнаар ам үчиг гэд хөлсний дусал бүрээр хэмжигдэх торгон агшны цаана босго даван орох их амьдрал огтмай. 2 хоногийн дараа хичээл орлоо. Цангинсан дуутай октингийн хөвгүүдийн хар замд нар болон мандана. Хүрэн дүнзэн байшин тойроод зөвлөх хайсан ногоон хайс. Баруун ингэр рүү хөтөлсөн тооста зөргөөр хүүхдийн хөл хизээж тасрахгүй. 2 давхар модон байшин хэдэн жава жил нөмрөлсөн эртний өвгөн уул шиг дүнсийн зурны турш нам гөмхөн хүлээсэн анги танхимаас сэрэн олон игнэ цогнууд нь наранд бэлтгэлсэн намрын цагаан өдрийг дэлгэртэл ингэрэлтэн. Чулуун давжаад аган жирэлгэх божмор шиг өгөөд хоорондоо живэр авир ярилцсан. Өөдөө сөргөөг үлдэх хүүхдүүдийг харж байлаа. 9 сарын 1-ний хонх цангинахад тэрхийн үлдээд ангингаараа жигсэн сургууль руу орцоолоо. Хавар хамхам орхиод одсон багш нар минь мөн өхөл тэнүүн сайхан инээ дээр хүүхдүүдэд авахтан ангийн хаалгаа дэлгэж харагдана. Тэдэн шиг номч соёлч үлгэр жишээ хүмүүс хааж үгүй билээ. Басга бид хоёр нэг анги, дооёо өвөр анги. Хичээлийн завсарлагаар гуруулаа уулзаад Инжимагийн тухай ам булаалтан нэрж байсан хөхрөлдөө. Инжима шагууд иргэн ирээгүй бол яах байсан бол гэхээс Инжима бид гурыг ихэд тоож хаах холоос ангийнхан хөвгүүдийг жоромлон авчирч өвлжин идэг үхрийн дижэдийг бэлдсэн гэхээс цангинтэл хашгиран Инжима гэж дуудмаар байлаа. Өдөрт хадлангийн талбай зогсож байх байсан ч юм бэлээ. Өөрийн ирэхгүй багтал дөрж хайрын ноцхон шуугааг аймгийн төв рүү нисгэж байлаа. 16 насаа гэж. 3 дугаар хэсэг. Цаг хугацааны сэлгээнд судрын хуудаснууд хийсэх мэт өдрүүд. Энэ өдрүүдийг хинж тогтоож үл чаднам. Энэ нэг цамхтай цагийг нэхэн элдээд нэгэнд гүйцэхдэггүйгээс хойш бодлын дундаа чимээг өхөн арилсаар өдөр сар өнгөрмөй.
Үлзий тарихны өвөр хормойг дүссэн партизан Чобалс нэгдлийн зан олонний ажил үйлс өрнөн сэтгэл санаа нь тэнүүн байсаар намрын хул шаргал өдрүүд дуслаа. Сайхан намар байсан юм. Нэг өглөө босоод гэрээс гартал цаас нэвсэтэл дарж хүйтэн жавар сангиж байв. Гэрийн дуурга дээр гарсан хүүхдийн дуутай хоршин төмөр малтур хажигнан улуул цастай газрыг нэтрэн урхан дуулдана. Хүүхдүүд гэр дээрээ гарч чад цаас шүрдэнгээ хаа холоос бие рүүгээ хашгичин зарим нь шидэлцэж байлаа. Хөрөшөл хашаанасаа цасаа зөөж гарахаар даамангаа дэлгэсэн харагдана. Урд годом руу харуулаа басга хэдийнэ босчихсон машины хуучин обод дүмрөөж ирсээр гарч ирлээ. Намайг харангуйтаа гараад алчаад буцаж оров. Агент цаана байгаа болохоор басга үгсүггүй шамдуу байгаа нь энэ юм. Нарны гэрэлд нүдгэл болсон цасан хэлмэ уйлран амнаас уур савсан. Дүн өвлийн гүндээд хөлөө их цайдамлууга цаас их орчээ. Цэнхэр тэнгэр рүү ширтгүүл шившинээрээ үнэн мөнхөрөө цэлийн үзэгдэн. Дандаа шившин өрөөлж үнэн мөнхөршдөг юм гэж хаа байх үлээд. Гэхдээ нутгийн тэнгэр бол ховршгүй. Тэнгэрийн өнгө бол амьдралын өнгө гэж тэнэгхэн бий бодно. Эцэг шуунтаа би цэвцэмбгэр хадган цэнхэр дэлхий. Төрсөн нутгийн минь асар дээр бөгөөд байсгийгээ таврах их газрын дөрвөн өнгийг хэмжиж gooцсон магнит торго. Хар багасаа эхлэн насан туршдаа дуулах амьдралаа би нутгийн тэнгэр шиг тэнүүн байхаар төсөөлсөөр өсчээ. Бурал харихны араар хөгс өдөр өмнөж дуутан шаргал шугуй дунд цагаан болжээ. Шургаахан хашааны өрөө тогтсон бэлгийн чинээ цас сэмрэн хийсэд малгай дээр унахул бодол санаа өөртөө божирч уулын өрөөгөр харцаагүйлэн нуттал зогслоо. Цомын төвдөрөд жилийн дөрвөн өдрөл өөр өнгөтэй өөр өөрийн их шигтэй. Гэтэл хамгийн дөрөнд инжимага бодлоо. Цаснаар дарч байгаа болов. Хөрөн дуу цагнсан халуун намраар өрх айл болгон түлээ түлшээ базан үрцээ бөгнөж амжаагаа байтал цаас орхон би. Ингэсэн цомын амьдрал юу ч болоогүй мэт өргөжлөн. Тастай өвлийн хүйтэнд хазар нүрээ даруулан усанд гүйж өвлийн амралтаар бургасанд явж өглөө өхрөө шугаараа тоож орой хашааны ард эрмэгц оруулж бүлдүүс баас зөөж тоглын хэвтэр хураалж хагас битэн санд мөсөн дээр тоглож цав хийвэл баруун мингэр шохоо толгоогоос цаана чаргаар уулгаж цангин дэлэнийг цагаан сэтгэл минь цастай холилдон бодордог байснаа бодно. Хаврын цэнхэр яргуу дэлгэрсэн тарлан зоохор ингэр одоо ч нүдэнд харагдана. Шалгалтанд бэлдэж хичээл унжиж байгаа хүүхдүүдийн тэнд суучгаад бидэн явах шоу шиг бүүн харагдах. Өрхөн хаврын тонголог өглөөний гоёхныг үгээр хийхэн аргагүй. Голын ширэг хэнзэлж моддын өрөө ногоорон хөхөө цэнгэнэж илэн эсхийг харах нь энэ нэгэн насны баясал цэнгэл байваа. Сургуулиуд өсөд бид гурван тийшээ одсон билээ. Доёо 8 дугаар ангид өсөд мал маллахаар хөдөө явлаа. Ээж нь хүүхдүүдэд тархыг хүлээсээр нүүхийн түүс. Нэг өглөө гэрийг нь бид ачаалж өгөв. Ачаатай машин аргаланд баригад руу хөдөлж доёо 2 бороо нэг тухаар үлджээ. Бид хоёр түүнийг хөхөшөө өнгөртөл явган дагаж үдэж өглөө. Би мал маллахаас өөр ажил хийж чадахгүй. Аав ээжигээ орхин явдаг хэм байх үлээ. Ингэлээ. Басга энэ үгийг хацгаа дөрвөлөн ээж аавгаа орхиж чадахгүй гинэ. Би бол сумаас явахын хүслэн болж байна. Чам шиг мал дээр гарсан ч хөдөө үл ав явахгүй. Ингэлээ. Би студ ангид орсон тул тэр хоёрын ярианд нэг их оролцсонгүй. Басга хэлж байна. Өнгөрсөн намар уруулаа хадлангаа хантал татаад аав ээжтэй магтуулж байсансан. Нэг мэдэд өвөл хавар өнгөрч 8 дугаар ангид төсчлөө. Ингээд та хоёр инжиматай уулзахыг хүсэж байна уу? Ингэлээ. Доёо хамрынхаа үзүүрийг хуруугаараа чимхлэн. Инжима ирсэн юм уу? Дампийн хаан зусаж байгаа юм. Ингэж ултаахан ухаж асуув. Басга жингэнсэн цаа дугаар цаадагч нь 10 дугаар ангид төгсөөд их хэмж болохоор дээд сургуулийн хуваар авчээ. Энэ намар оюутан болоод хот руу явна. Дампийг байхч. Ингэснэ жигтэй үнтэй нууц алдах шахсан
Аятай хамаа дараа чимээгүй болов. Доёо авдар шиг том чулууны эрэг мөрөө өшгчөөд хоёр үхрээ хээр хаяад дамбын гонд ожилттай биш. Ингэснэ алсад бүдийн харагдах бор харих руу харцаа сонгон харлаа. Түүний хүрэх газар жигтэй холоо. Бор улаан харахнаас цаашаа лав 10 сахалтын газар бий. Салан удах доргон агшин яагаад ч юм сэтгэл гэлбэлзүүлэн хөнгөн гоног хураална. Чулуутай замаар малын төр хажигнуулсаар Доёо эргэж харалгүй явж чадав. Тэрээр уйлсан ч байж мэднэ. Басгааг бодвол Доёо чанд цэгц сантай боловч цаанаа ур зөөлөн хөөгд байлаа. Инжемагийн тухай ярих бүрийн нүдэнд нь нулимс цэлэгдсэн нүрэ буулдагсан. Ингээд л басгаа унаглага байтугай дандаа инээ төртэй байх. Би түүнийг хардах мэт ширүүлэн хараад. Ингээд чи энэ жил дуу шуутахан нэтвэртэйхэн нэг л өөдрөг хүн яваад байх шүү. Төрөл арилжчихсан юм уу? Ингээд л басгаа намайг басамжил шоолсон айдаа нэг хөхрөн. Усанд буусан саран гэвэл далайд ч би, горигт ч би, дойромд ч би, айганд ч би. Ингээл хадлан хийсэн тэр шөнө инжематай цуг голын ирэг дээр дөрвөлэн нэлен ярьж сусныг гинэт санаад наадах чинь инжемад зориулсан шүлэг ухаантай юм уу гэж таамжиргүй асуув. Голд болсон саран авхайг унах гэж чулуу шидэж байснаа санаж байна. Зүггүй хүүхдүүдийн шидсэн атгах чулуунд цодсон саран авхай тогооны халив шиг дуугүй бидрээ үүсгэн сарнаад төдөлгүй өмнөх байдгаараа мэлтрэн хөвж байж илээ. Цар агалд салхи эсгэрүүлэн шууд зориотл цангинтай л инээлдэн. Гуруула инжемагаа дунтаа суулгаад ярихыг нь чагнаж байтал ах эгч нар нь дуудсан юм. Бид хоёрын нээлтэн явсаар шогоо толгоон аршил дээр ирсэн байлаа. Донон хүн дээр загсан усан сумын төв тавирт багтамгүй ирэж харагдан. Хоёлаа шогоо толгой даргаая ингэхэд би үгүй гэсэнгүй. Хоёр морьтой хүн холын бараа дуранд нь сууж байлаа. Авдар чулуунуудын дундуур цогн явсаар борооны ус тогтсон дэвсэгт гарч зогсов. Аглаг ханган хормогоос их амурсах ярагын гол хадаг шиг тахиралцсаар мөргөнцөг толгон хормогоор шууган өнгөрч доошо хөхө шүний сүрлэг хадыг тойрон оджээ. Мэрэлцэн долгойлголоос голынхан шигтгэж ямаг болсон шар цэцэгт харган бод ногоон навчид бургас улаасыг өндөр дээрээс харанхуул зургийн хуар шиг хараа болаана. Дэртэг буурал хайрхан хүрэн толгоон гарамнаас дэше алдар толгоон үзөр доошо Монгол элсний хаяа баян болоо хүртэл энгүй холд өтгөн шувуу үргэлжлэн ханарчээ. Үхэр мал морьтой хүн явна алган дээр тавьсан мэт үзэгдэн сумын төвийн айлууд нүгэ цуслантай гарчээ. Хүний хөл нэг хилцэн эл хол алсад харагдах бор толгойд таамгийн олон гэр багшран борооны дараах мөг шиг цайран харагдана. Прогон зэрэглэн төлжөрсөн донон хөндийн ногоон гойлоо өмсөд айлын хоймор шиг алсуур дуурин нэлмэрнэ. Мандат хайрханаас усанд буусан азар гадууны доос шаглаа угалзлууга хүрэн хүнлэн замыг охлон өсөр унана. Тогрон сөрөг малгай шүргэн нэсэн өнгөрөхөд бид хоёр гараа халдан дээшээ харлаа. Бас л сайхан зам болгоно. Сургууль имлэг дэлгүүр дээшээ гөлөг сумын захаа урагшаа үржил станц үнэний фермиг үүлгэн харж хин нэгэн хүнийг хайх мэт хэзэгсүүлээ. Хөнгөн салхи сэрсэр үлэн үлдэн хөгсчүүлийн тамхины удаа агаар цавсан хаах холын гинэн болоос өжигнэн. Басгаа гинэд Доёо одоо хаана яваа бол ингэхэд би андэлын заман дөнгөж эхэлж байна. Хаач байсан юм? Гэлээ. Доёото наадмар дараа дахиж уулзсангүй. Орчлонгийн жамаар дахин намар боллоо. Ингээд л басгаа орсоргүй алга олжээ. Ээж нь ааш мотон дээр үүндээ их харам. Агент болоо бүр чадаар. Олон хүүхдтэй айлын томчууд биднийг өөрийн гişигэ бодож үлдээ хажаан. Ажилгүй таних яваа хүүхдүүдэд бүрж дургүй. Мэдхгүй хот руу явчихсан шүү дээ. Жил болоод ирэх байлгүй. Эр хүний хуух гэхээр юм үзэж нүд тайлах гэсэн санаатай биз. Ингээхийн дуулаад би дими гайхаад л өнгөрлөө. Гарн ганцанд хөлн дөрөнд хүрсэн хүн бүхэн өөрийн замаараа салан одсон түүх энэ болоо.
Нэг мэтгэд 10-аад жил болжээ. 10 дугаар гайтуулан бөксөн дээр жин тавих гихчээр их сони юм үзлээ. Хотын төвжирлээс машинаас углан төлбөртэй зогсол бараад болон тавиад хүүхдээ утлан худалдааны төв рүү орохор довжоо шатаар өсөж явтал Монголгоноос нэг бахим гартай хүн атгаад ав. Гайхан харуул үл таних хэрэг. Нэлээд магшилттой булаж хэрэг мөртлөө нуруу намхан. Монхор хамартай ширвээ сагалтай залуу эрийг хараад хаан үзлээ нүдэн их танил юм гэж тэр өхөн зур бодож амжив. Монхор хамрыг нь харуул авалт танихгүй нэгэн бололтой. Энэ жохтой гихч инээгээд шуунаас чангатхан. Басгаа байна гэлээ. Би золтой дүүнийг шатнаас түлхэд унахчихсангүй. Нэр тийм байх шүү дээ. Мөн сонин хүнээ. Наад хамраа бомбдуулчихаа юу? Гэхэд тэрээр ихэд өхрөн. Ангаа хөвгдсөн шүү дээ найзаа. За тэгээд гэлцаад байна уу? 10-аад жил өнгөрчээ. Ингэж нэг дарах гэж ингээд яриа өдөллөө. Хоёулаа олонний хөлөөс дайчин нэлээд ярь зогслоо. Цоорч одсон цаг хугацаанаас цоглуулж эвлүүлж өгцөдөд байх шиг доглон зогсож байтал басгаа болох шиг. Чи гэр бүлээ дагуулад манад очиж миний нэрийн хотос ингээд алга дарам цаас сарва. Чи чинь барилгын компанитай мундаг захирал болчихжээ. Гэхэд тэрээр найз нь 8 дугаар ангид өсөд мал дээр гарсан хүн. Тэр намар хот явж барилгын тэмцэд орсон юм аа. Мөлхөх газараа мөлхөж, сажлах газартаа сажиж явсаар төгссөн. Төгсөө засалж мөглөл өрлөг сан техник ачигц зөөгчгээд хийгээгүй юм байхгүй. Сүүлдээ эзэнтэйгээ нээж ирээнээс барилгын материал зөөж боосуудын гаруулын үзээр зарагдан ядарч сөгөрдлөө ажилласан. Гэвч би өндөөсөн шүү. Хураасан мөнгөөрөө тусдаа гарч 8 бизнес хийсэн. Өөр ингэсэн худалдааны газартай болж урьдчилангаас засалж чимэглэн бариад ахалж нэг жижиг компани байгууллаа. Захиалга ихтэй хөө. Ингэхдээ чи маргааш манай зочил ингээв. Шууд тулахаар нь би төвдчихэн. Маргааш гинэ. Гэхэд басгаа хөөх минь өхөөрдөд мөнгө өглөө. Тэрээр манайх 2 охинтой том нь энэ жил 4 нас хүрч байна. Чи хэдэн хүүхэдтэй вэ? Ингэлээ. Би толгоогоо маажаад одоогоор өвгөр хүүгээ хөдлөөл явж байна. Би гэрлээ дутаагүй л дээ. Ингээв. Ингээд хоёул юутай цаллаа. Довжоо өсөөд машины зогсоол руу харуул урд игнэн тавьсан хараа болон том хар машин алгуурхан хөдөлж байгаа харагдана. Би аманда бацарваа басгаа чинь төрүүлээ аччихаж олон жилийн өмнө тэр намар жигтэй алга болчихсон хүндээ их л том мөрөөдөл өртлөөд явж дээ. Ингэж амандаа хэлээд орж явчихав. Тухайн үед чадаагүй юм аа. Шинэ жилийн өмнөхөн зав гараад тэдний гэр бүлээрээ зочлон очив. Том охин үүдээ тайлан биднийг оруулаа. Басгаа цаанаас энэд алдсаар гүйж ирээд говцос хүнээр өлгөн зочны өрөөнд өрөв. Барилгын компани удирддаг салбарын мэргэжлийн хүн гэхээр гэр орноо товчулсан үгээр хэлхийн аргалаа. Тавилгыг төвшөлж чаман гоё ямар нэгэн галерей шиг санагдаж байлаа. Би буудан цоохын өмнө мэл гайхаж зэл өгрөв. Олон жилийн өмнө хадлан дээр хаяа хатхан бууж нуруугаа даран явуулжсэн хөх өвгөн дамбигвай сууж байх юм. Би нутгийн бууралтай гар дэлгэн залгоод өнсөллөө. Өвгөн ихнэр хүүхдийг минь үнсэл залгоод алин хүүхдүүд минь дээшээ суув ингэж өрөв. Болорсаа урсан шилэн хорго бүхий галтгооны өрөөнөөс инжима инээд алдан гарч ирлээ. Би дахин балмагдахдаа инжима ингэж уулга алтан босож ирлээ. Огтыг хөөртөн залгоод хөөрөг дайлан дэлгэж хууч хөрлөө. Зүрх савлан гар салганаж байвч эхнэрээсээ заваад бие барьлаа. Дамбигвай жаргад суугаан хэлтэ. Хавар болохоор Төв аймаг руу хэдэн бог 3 сайлын үнэгээ бараадан хөдөө орчихдаг юм. Өвлийн айлын хоолыг идэж тусгай өрөөнд тоглож хаяа гадуур тэнэж зурагч иртэж санангаар чиглэж өдрийг авах юм. Хөөмн гэлээ. Энжима урдын цогтой дэгжин цэмгэр хэвээрээ инээд алдан цангнуулах нь өнөөхөл шугуун чимээг яргах ятгын цоглог нэт. Таагуур надад тусалсан тэр намрыг их сандаг. Аамын өхөө ирээд ураад суудаг байсан шүү. Ингэснэ аавынхан долгойг илээд хажууд нь суулаа. Ханаас нь эхлэхээ мэдэхгүй бэлгалтсан их хууч.
Хүн бүр халуун дурсамж ам болоолдон хөөрөлдөө. Би энэ жимаа дахин дурлах шиг болсон боловч тийм хөвсөн алирган амьдрал хаа байх вүлээ. Хүний дотоод мөн чанарыг хүндсэн нандин дурсамж зүрхний төлөөн дээрээс хүрэхгүй юм билээ. Хүүхэд балжирнаас нь цагийн там болж ирсэн анхны харийг одоо жинхэнэ там болгосон басгай. Басгай болж додогш нь хурааж хумдсан бодлыг нь тал тийш нь тарааж өрхлөө. Дамбайгаа өгүүлрэн. Тэр намар өвсө борооноос өмнө татхураасан том ажил тэр байлаа. Охин аймгийн төрөө хичээлдээ явчихдаг. Хаврааснаас бараг нь олигтой хараагүй л дээ. Хүргэн маань тэгэхэд дөнгөж 16-тай дэрэсний улгаан шиг жаахан борхоо байсан. Намарчин өвлжин хаварчин надад хань болж өдрө бүр орж ирдэг байв. Усанд явж төлөө хагалж үхэр мал туун. Тэр байтугай үнээсэн өвөстэй жайл тавна. Надад хоол хийж өгдөг байсан гэж. Хурдан шаломгаа урайлахын хөнгөн гэж яриаггүй ажилсаг жаал байлаа. Миний хүчин тэгээд манай хамбууд багтсан юм. Энд маань дээд сургуульд орж би ерөөсөө хот нуй гэж шийдвэ. Охиноо төгсдөл хажууд нь бай гэж бодлоо. Ингээд л миний хүү надтай цог нуй гэлээ. Агаач дургацсангүй. Наадгаа аваад яваа дамбайгаа гэсэнсэн. Ингээд хотод ирлээд охин чангаахын сургуультай явж хүргэн маанч барилгын таймст орчихсон. Би гэдэг хүн хүү охин хоёроо хүлээгээд голдоо нартай хүн болоод л байлаа. Миний хүү чинь барилгын таймст төгсөөд ажилд орсон. Энэ сүүлдээ худалдаа наймаа хийж жижиг лангууд үрээслээд сүүлдээ өргөжүүлээд чухам тасралтгүй дэвдсээр урьдчилангаас эхлэн захирал боллоо. Ажил нэг сайхан байгаа. Хүргэн маань цагийн туршид бид хоёрыг харж хандан хотын хүлтэй амьдралд хоромж төвтүүлээгүй. Энэ хүүхэн өстой ойлгуу талгуур дээл дөрвсэлсэн дэгжин амтан байсаар ирэв. Ингэж хүргэнэ ихэд магтан хэрэв. Би яриаг чигнэх зураа их нэрийнхээ нүдийг хариулан. Манай энэ хэзээ танаа хүргэн болж амжаа гэж асуучгаад түүндээ бандан тавхтай эдэнс чигэр шүүрэн аманда хийв. Яг хэзэнээс өөртөө орсон юм гэсэнтэй адил тохихгүй асуулт биш үү баахан зовлоо. Дамбайгаа анагаахын сургуульд өсөд энэ хоёр охиноо төрүүлсэн. Эгч дүү хоёр хэд энэ ихнэр нөхөр болсон байсан. Би ч дуртай байлаа. Болоод явчихсан. Ингэснэ цагаан авч таашаал тань аргагүй оочлон ов. Инжима нэмгэн халаатай хонж бүчиг нь урдаа зангидаад голыг бие дуурайлгасан хэрнээ зогсоог гонхон мөнхийн залуу гэлтэй. Хоолцаа эдээ тавг дэлгэхийн хамаар ааш цангаа өгч он удаан жил сэтгэлийн үнд нүгцэн тэнзэнахаг дэлгэрүүлэн цангийн төлөний жуулаа. Амьдрал нутгийн тэнгэр шиг уутам саруулгыг би бодон суув. Хүүхэд насны гинэн томоогүй тэрхэн үе дурсгаар өөрийн ирэхгүй яруугийн гол донон хөндийгөө зоримоо санагдав. Энэ жима миний бодлыг таахмад энэ зүүн хоёр гэрээрээ нутаг руугаа явцгаая. Та хоёр доёогондоо зочлооч цаадах чинь алдарт уяач мянгад малчин болсон гинлээ. Ингээд сэтгэл дэгээгээ даттал баясан гинэ. Хоёулаа шилэн хантай цэлгэр дагтан дээр гарч хэсэг хуучиллаа. Тоо томчгүй олон байшингийн игнээ цонхнууд гэлбалзан замаар дахилдах машин тэрэг хөлхөлдөх хүн зөний дуу шуган тасралтгүй нүргэлэн. Байшингийн дэвгэрт хонгорлсон өвлийн цаас альтрага гуулганд ойсон гэлан гэрэл гудамжны чийдэн зургт самбар гээд ширэнгэн ойшиг битүү жигдсэн их хотын амьдрал буцалж байна. Басгаа жаахан алжаа. Гэхдээ тэр хамаагүй ярддаг байснаа болж жингэнсэн дуун хөнгөнсөн болж нэгэсэндээ төрөл арилжжээ. Гол дуудаг саранг айгандаа тусхан харж болдог юм шүү. Амсар дүүрэнд байвал багч игч саран багтах зайтай гэлээ. Жи хар багасаа холын санаатай хөөгд байжээ. Доо яман гүний чандаас чиний дуугаад бол шүрэн хамраа нухчаад толгоогоо сагсрэх байхтай гэлээ. Басга мөрөн дээр хавхэ талаалгадаад хэгийг гөхрөө. Би хэлтгэл байсан шүү дээ. Дооя та хоёр уг анзаардгүй байсан юм гэлээ. Голд болсон саран нуурандаж, далайдаж, орхиндж тусаж байгаа юм чинь айганд яагаад болохгүй гэж. Олон биш, орцоо ганц саран хаан л бол хаан багтаж харцанд баригдан мэлмэрнэ. Хүмүүний хүсэл зориг бол агуу зүйл.
Энэ их хүсэл мөрөөдлийг ухаан бодол зүтгэл тэмцлэр зөвлөж өмлөн. Балчир баг дорой бороо гэлтгүй том мөрөөдөл өвөрлөн өдөө зэрэгтэй яваа басгаад би баярлан мөрөөрн төврээд их сайн байна найзаа. Илүү их амжилт хүсье гэв. 26 нас хонгор багын мөрөөдлийг минь хөтөлсөөр мөн чухал яванда хаач байсан юм. Одын сааралдан гэрт бүдэг сан хөөрчээ. Бодлын хүчээр харвал их тод гэрэлтэж байгаа нь дамжиггүй. Төгсөв.